нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гарагийн үж агаарын чанар сэдвэр ярилцаж байна. Тэгэхээр дөнгөж сая энэ өвөл яг хэдэн төгрөгөөр ямар ажлууд хийх талаар Галанбек дарга бидэнд бас мэдээлэл өглөө 3.3 тэрбум гэхээр зүгээр яг энгийнээр бодохоор их бага санагдаад байна л да. Төрөүний одоо үндэсний хөтөлбөр дээр байгаа тоонууд бол зам дээр л ихэд 700 тэрбумыг тавьсан баг жишээтэй. Агаарын бохирдол бол бидний амьдралд шууд нөлөөлөх хэмжээнд гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг төрийн өмнөх өндөр удирдлагууд бол хүлээн зөвшөөрсөн. Лондон хотын дарга Садик хаан дөнгөж хэдхэн сарын өмнө T-Charge нэртэй хотын төв рүү хуучирсан дизель хөдөлгүүртэй автомашинтай орж ирсэн нөхцөлд 10 паунд буюу одоо төлөх өдрийн тийм одоо тариф батлуулаад тэрийг нь олон нийтэд дэмжиж байх жишээтэй хүүхдүүдэд хамгаалъя гэж Twitter дээр зураг тавьсан байсан. Олон нийтийн ямар нэгэн эсэргүүцэлтэй хотын төвийн татвар ингээд нэмлээ гэдээ уурлахаар нь өөдөөс нь бидний ирээдүгөө хүүхдүүдэд харуулчих. Тэгэхээр утаатай тэмцэхийн тэмцэлд улс төрийн шийдэл, улс төрийн эр зориг бол байхаас өөр аргагүй. Энэ дээр хэвлэл иргэний нийгмийн байгууллагууд бол манлайлах ёстой гэж ойлгож явдаг. Тэгэхээр пүрэвхүүгээс энэ үндэсний зөвлөл хуралдахгүй сая танах ингээд шаардлагуудаа өгөхөөр энэ шинэ засгийн газрын хандлага ямар вэ? Шинэ ерөнхийлөгч гарч ирээ сая чуулган хийсэн. 2-3 хоногийн чуулган хийсэн. Баахан дэд салбар уралдаан. Тэрэн дээр үндэсний хөтөлбөрийг хэр задлж ярьсан бол өмнөх хийгдчихсэн ажлыг дахиад шинээр хот нүүлгэнч гэдэг юм уу? Ийм ажлууд ярьж байна уу? Эсвэл энэ хөтөлбөрийг сайжруулад бодит ажил хий, эндээс мөнгө усгая гэдэг ажил хэрэгч яриануд усна уу? Ерөнхийлөгчийн тэр чуулган дээр гол санаа нь бол Модер хотоо барьж эхлэе гэж ярьж илээ л дээ. Яг хөө тэр зураг цоошин хот зураг төсөл нь бэлэн болчихсон учраас германчууд хөрөнгө оруулахад бэлэн байгаа засгийн газрын батлан алталж чухал юм байлээ. За бидэрт угаасаа зөндөө олон гоё юмнууд яригддаг. Аль нэг нь яг бүтнээрээ л хэрэгжижүүлэл болоо. Тэрнээс биш дагуул хот биш, зөвхөн Улаанбаатартай дэд бүтцээ энтер гэж биш. Зүгээр л төлөвлөгөөгөө хэрэгжүүлээч гэл бид нар хүсэж байгаа. Шинэ засгийн газрын хувьд бол бид нар албан бичиг бол хургуулсан. Энэ үндэсний хороогоо яаралтай хуралдуулаад хөтөлбөрөө дахиад гялс боловсруулаач гэдэг. Эх 7 хоногоос бид нарт хариу өгнө гэж яг олон нийтэд харилцах багийнх нь бол бидэнд мэдээлсэн байгаа. Ерөнхий сайд сая тэр үндэсний чуулган дээр агаарын бохирдолтой тэмцэн гэдгээ хэлсэн. Манай байгууллагын нэр цогсон их хүлээлттэй байгаа бидний хувьд. Гэхдээ боловсруулсан түр шимаа гэдэг үгийг хэлсэн учраас бид нар бодлогыг онцлох ажлыг дахиж нэлээд сайн мэдээлэл авч иж энэ ерөнхий сайдын ажил явах уугүй юу гэдгийг нэг өөрсдийн гэсэн анализ тавуулах гэдэг. Тэгэхээр одоо би нэг зүйлийг хэлмээр сая засгийн газраас агаарын бохирдолтой мэдээж урт хугацаанд орон сууц дэд бүтэц шинэ богино хугацаанд яг энэ үйлдэл гэх юм бол шөнийн тарифыг тэгэлсэн. Энэ ч дулаалгын мэргэжилтэд хэлж шөнийн тарифын тэгэлтийг иргэд яг бодитоор амсахын тулд ногоон зээл хэрэгтэй байгаа. Гэтэл одоо Хаан банк, Хас банкн дээр олгогдож байгаа ногоон зээлүүд жилийн 17-19% хүүтэй 3 жилийн хугацаатай. Тухайлбал 10 сая төгрөг аваад байшингаа дулаалцсан хүн 16 сая төгрөг орчим болгож 3 жилийн дараа төлөх болчиход байгаа. Тэгэхээр хамтдаа яаж хүн 10 сая төгрөгийн зээлийг 17% хүүтэй авах юм бэ? Гэр хорооллын иргэд чадахгүй байгаа байхгүй юу? Энэ чинь тэгэхээр дэлхийн жишгэн Германд гэхэд жилдээ 1.7% хүүтэй байдаг гэж. За боли бид нар ядаж жилдээ 5% хүүтэй байхад энэ бол иргэд бол орох үнэхээр сонирхолтой байгаа. Тэгэд нэг арга хэмжээ авахар тэрийг цогцоор нь иргэд ингээд мөрдөөд явах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй зөвхөн цахилгааны тарифыг нь тэгэлжээд одоо айлууд тэр цахилгааны тарифын тэгэлтийг амсахын тулд нэгдүгээр нөгөө цахилгааны утас биш үү? Тэрнийхээ аюулгүй байдлыг хангах асуудал болж байгаа. Энэ бол дунджаар 150 мянган төгрөг. Хэрэглэгч үйлчлэгээний төвдөө иргэн хандах хэрэгтэй. Манай энэ шийтийг шалгаад бид нар цахилгаан лагуур шилжихэд болохоор өнө гэхэд хэрэглэгч үйлчлэгээний төв доор хаяж 14 хоногийн дараа л ирнэ. Тэгэхэр чин утахгүй байгаа үстэй. За цахилгаан халагаараа аваад тавь зээл байхгүй. Одоогоор олгогдож байгаа зээлүүд компаниуд руу олгогдоод байгаа болохоос биш яг халагаар авъя гэсэн иргэн рүү олгогдохгүй байгаа. Тэгэхээр найдлага захирлыг байгаа дээр танаа ногоон зээлийн сан яг иргэд рүүгээ олгогддог. Зээлийнх нь хүүн яг 10 дотроо 5 дотор байвал үнэхээр болж байна. Гадаадын жишээ бол 5 дотор л байна. Ийм байвал иргэд маань бол хүсэлтэй байгаа. Иргэд нүүрс түлж амьдрахыг хүсдэг байхгүй. Эмэгтэйчүүд жилд 7200 цагийг нүүрс түлхэж зарцуулж байгаа. Гэр хороолд амьдарч байгаа. Өдөрт 3-4 удаа нүүрс. Тэгэхээр одоо манай энэ хотын захиргааны аж дээр засгийн газарч дээр ногоон зээлээ төгс болгочвол яг ойрын хугацааны ажил маань айгүй юм хөрхэн цогцолчих гээд байгаа. Гэтэл утаа 17 жил гамшиг болоод өнгөрцөн байхад бид нар одоо хүртэл сангийн ам байгалийн амны оролцоотой ногоон зээлийнхэн сан иргэдтэй зээл олгож эхлэегүй чинь нөгөө л удааны өнхөөг шинж байхгүй. Тийм учраас энэ үнэхээр хурдлах хэрэгтэй. Манай иргэдийн зүгээс бид нар ганц хүсэж байгаа юм одоо бол яг тэр
топ сэт болчих. Ногоон зээлээ өгөөч. Өөрөөсөө бол ер нь шийдлээ харчаад байгаа юм биш хүмүүс санхүүжилтанд байвал байраа дулаалчих гэдэг. Цахилгаан алгаагаараа тавиад за бүр боломжтой бол бүр гэртээ нөгөө одоо янз бүрийн одоо брэндүүдийн агаар шүүгч зөвшөөрлөгч тавьчих гэдэг юм. Тэгэхээр санхүүжилт одоо найдлаа захирал ихэнд хийсэн шүү дээ нэвтрүүлгийн ихэнд мөнгө бол хамгийн чухал асуудал байна. Амьдралын олон асуудлын шийдэл бол санхүүжилт мөнгө байдаг л да. Тэгэхээр түрүүн Галанбек дарга бас хэлсэн ядуу иргэдэд одоо ингэ хөнгөлөлтөө төлшийн өгөх юм уу цахилгаан халагч үгүй гэхээр ядуур сая бол огцом нэмэгдсэн байсныг бол Дэлхийн банк статистикийн газар 2 бол гарч ирээ зарлаа шүү дээ. За яг хөө Дэлхийн банкны одоо үзүүлэлтээр шүү дээ. Тэгэхээр саяын пүрхүү гин хилж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн ер нь гарахад хэр амьдралд ойрхон байгаа бол найдлаа захирлаа сонирх. За энэ судалгаа хийсэн байгаа. Тэг боломжтой. Сарын 8-9 хүүтэй эмзээл болох боломжтой. Жилийн үү? Их үүсвэрч боломжтой. А энэ дээр яагаад энэ баг болж арилжааны банкас болж чадчихна гэхээр сангийн ямар энэ дээр яг валютын ханшийн нэрстэй дааж байгаа. Чи бодлогоор дэмжиж байгаа шүү дээ. А байгаль орчны ямаас олдож байгаа. Тийм болохоор хямдхан байж болж байгаа. Одоо энэ дээр яг ингээд бас яг нэг халаагаар яг юунд өгөх юм гэдэг сайн судлахгүй бол бид нар яг нэг 100-ны араас орох байхгүй. Одоо энэ ч юм арилж байгаа бид нар хүнээс хариуцлага мөнгө авах. Тэгэхээр энийг судалж байгаа. Тэгэхээр яг одоо шууд маргааш олгоод эхэлнэ гэсэн үг биш юм байна. Харин 2 сараас 3 сараас олгохын тулд магадгүй бүр 90 онд бүх банкудаар дамжуулж олгохын тулд одоо бид нар яралтай ажиллах хэрэгтэй байна. Ажиллаад байгаа нь энэ юм л да. За энэ дээр нэг л юм онцгой дутагддаг зүйл нь Монголд одоо бидэрт бол яг энэ хөтөлбөр гэдэг уртцаас байгаа боловч яг нарийн бодлого нь байхгүй. Түрүү пүрхүү хэлжтэй. Зөндөө олон ажил байгаа. Том жижиг бүгдийг холиод ингэж жагсаалт хийсэн. Тийг ажлынх нь ихэнх нь анзаараад хахад бол сургуульд ч юм уу нэг тийм одоогийн байгаа бохирдолтой арга хязгаар тиймэрхүү дайны ажилд хамаг хүчээ бид нар бараа тэрийг тойрч ярьсаар байгаа дуусчаад байгаа. А яг дунд хугацаанд яах юм гэдгийг бид нар мэдэхгүй болохоор эргэжил дахиад ярьж явах болно. Урт хугацааны ямиг богино хугацааны ямарыг аргацаах гэж эсвэл жагсангууд нь ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа болохоор асуудал шийдэгдэхгүй байгаа маа. Тэгэхээр энэ дээр одоо за миний хар бол зүгээр жишээлбэл ингээд яг айл хэсэгт ямар хүмүүст тэр ногоон зээл ч юм уу те халаагаар өгөөд болох юм гэдгийг ингээд засаг нь өөрөө тодорхой болгоод яг тэрэн дээрээ зарим захиргааны арга хэмжээ аваад энэ жилдээ 2 жилдээ ч юм яг энэ хэсэг утаагүй болно гэх юм бол өөр байгаа. А тэгэхгүй бол энэ утаатай тэмцэх хөтөлбөр юм уу эсвэл ядууралтай тэмцэх хөтөлбөр юм уу гэдэг холилдоо явчихж байгаа байхгүй. Бид нар нэрэмттэй байхгүй бол энэ хэдэн зуун одоо бараг сая шихуу хүний те хотын талаас илүү хувийг бид нар ингээд нэг амьсгаагаар ингээд өмөл цөмөл дийлэхгүй байхгүй. Тэгээд асуудлаа ирэмдлэнэ гэж байгаа бодлого л да. Тэгчих юм бол саяын дээр халаагуурч байна уу, дулаалагч байна уу, санхүүгийн зээлч байна уу, төсөлч байна уу, хэрэгжихэд амархан болох юм бол. Тэр байхгүй болохоор одоо бид нар жишээл таадаас асуухад за Монгол Улсын засгийн газар яг ямар бодлого барьж байгаа гэдээ асуух юм бол та яг хариулж чадахгүй. Одоо би өөр сайн ойлгоогүй л байгаа байхгүй. Би үртэл бол одоо яг ингэж байгаа юм байна гэсэн тодорхой юм байхгүй, хугацаа байхгүй болохоор тэр дунд чи яг нөгөө дор хичнээн хичээгээд бүр жагсаж штэ. Тэгээ ажил хийх хэцүү болчих. Бүгдээрээ нэг тийшээ хараад за одоо би энийг хийн, дарга нар энийг хийн гэсэн нэгцэн ойлголтод хүрээгүй нь хятадынхыг би илүү мэдээд байна штэ. Одоо хятадын засгийн газар илүү мэдээлэлээ одоо би хятад хэл дээр хэвлэл дагдаггүй. Тэгэхэд хятадын засгийн газар эсвэл мэдээлэлээ маш ойлгомжтойгоор үйлдвэрчдийн бүсийг гаргамж гэдэг юм уу. За тэгээд тэрийг хэрэгжүүлээд байгаа болохоор яг магадгүй муу жишээ байж магадгүй. Төрийн байгуулалт нь өөр болохоор. Тэгэхээр Алтан газраас өөр зүйл сонирхмоор байна л да. Маск танах шинжилж ийсэн. За маск таарсан байх ёстой юм байна. Сайн чанартай байх ёстой юм байна. За 3M-ийн маск сайн гэж явдаг. Маскууд эндээс аваараа гэд Facebook пост ингээл жил болгон хаанаас авах уу гэж гадаадууд асууж байдаг. Монголчууд их баг зүгээд байгаа санагдаад байх шиг. Өнгөрсөн жилийн хувьд бол одоо иргэдээс гарсан санаачлагууд зарим санаачлагуудыг мэдээ сурвалжлах хийжсэнийг харахад бол бяцхан агаар гэдэг одоо агаар шүүгчийг одоо нэран тасгуудад өгөх цэцэрлэгүүдэд өгөх кампанид ажил явсан зөвхөн иргэдийн мөнгөөр иргэдээс хандив тусламж босгоод за маск бол янз бүрийн компаниуд одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их тараасан. Тэгэхээр эмч нар хамгийн түрүүнд өвчтөн хүнийг эмчлэхдээ би энэ хүнийг одоо байгаагаас нь дордуулахгүй шүү гэж тангараг өргөдөг шиг хамгийн түрүүнд хамгийн их хордож байгаа хүмүүсээ тогтоогоод одоо танаа хийж байгаа судалгаагаар гаргаад настай хүмүүс, жирэмсэн хүмүүс, хүүхдүүд гэж бол ерөөхдөө бүлгэлсэн байсан л да нүүбийн зүгээс бол энэ хүмүүсээ эхлээд хамгаалах нөгөө каранта хаяа гэд бид нар өнгөрсөн жил одоо жагсаал дээр хүртэл яриад байсан шүү дээ. Тэрэн шиг одоо үнэхээр агарын чанар муу байгаа газруудад 10 жилийн хүүхдүүдэд үдийн цай хөтөлбөр гэдэг шиг маск тараах нь бүр зайлшгүй тулцсан юм шиг юм биш үү гэдэг асуултыг сонирхмоор байна л да. Тэгэлгүй яг маск бол зөвхөн тэр тоосон цэрийг л шүүж байгаа шүү дээ. Бусад бохирдлыг бол шүүж чадахгүй. Гэр дотроо
хүн мэдээж маск зүүгээд иж чадахгүй. Дээрээс нь маск ч одоо бас хүний ингээд яг амьсгалын систем дээр гэдэг хүний хүчил төрөгч авах бас боломжийг бас багасгаж байгаа байхгүй. Тийм болохоор одоо мэдээж урт хугацааны юунд бол энэ нүүрсний одоо юу гэдэг бохирдол. Тийм бохирдол одоо нүүрсээс үүсэж байгаа болно одоо боловсроос нь төрш гэж яриад. Боловсроос нь төрш бол би бол шийдэл гэж бол би бол үнэхээр хардггүй. Хэмчүүний үднээс бол ямарваа нэгэн зүйлийг шатаахад заавал одоо бохирдол үүсдэг, хий үүсдэг, хатуу үлдэгдэл үүсдэг. Ямар ч одоо төршийг цахилгаан станцч бай, одоо катализатортай өндөр одоо температурт юутай шатаасан ерөөсөө л тэр хий байдалтай бохирдол үүсдэг. Гэр дотор бол угаасаа л гэр дотор байшин дотор 100-тай л бол тэр гэр доторх агаар бол зайшгүй бохирч идэг. Тийм болохоор бол за маск бол ёстой үнэхээр бол хамгийн ихний л одоо арга заасан арга л гэж би бол үздэг. Ер нь бол яг хоо тэр сая түрүүн хин Галимбектараас хэлжсэн тэр одоо агаарын сэлгэлтийг сайжруулах. Ер нь бол гадаад орчны агаарыг одоо сайжруулах, дотоод орчны агаарыг сайжруулахын тулд ер нь бол энэ нүүрсний одоо шатлтыг одоо түлхийг л түүхийн нүүрс болон одоо энэ сайжруулсан түвшин системийг л одоо би бол тэрийг бол үнэхээр л итгэдүүлтэй. Одоо ямар нэгэн байдлаар шатаажлагаа бол тэр бол бохирдол их багын асуудал тийм. Ааха. Их багын ч ер нь бол түлш тий түлш бол угаасаа одоо тийм цогц одоо холимог тий шатдаг тийм органик материал. Тэр бол шатснаар бол ямар нэгэн одоо тоосонцор тэгээ дээрээс нь хортой хий одоо бид нар нүс хүчлийг хий гэж угаарыг хий гэж ярьдаг. Дээрээс нь нэмэгдээд бас энэ цагиргатай тийм хүнд органик нэгдлүүдийг бол үүсгэж идэг. Эдгээр бол бид нар бол бас нийгэм эрүүл мэндийн талаасаа ч гэсэн энийг бол шууд бол ойлгож бид нар яаж яах мэдж байгаа хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр авир мэд зохицуулагчаас Галимбек дарга болохоор нийслэл 3.3 тэрбумыг зарцуулна гэсэн танаас ам болохоор Азийн хөгжлийн банк EBRD-гаас гээд 20 хэдэн тэрбум 10-ын одоо газар чөлөөлсөн байна гэдэг мэдээллийг өгч байна л да. Тэгэхээр энэ гэр ороолыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гэдэг нэр байна. За өмнөх засгийн газруудад бол би иймэрхүү үг орсон маш олон төсөл сонсч байсан. Одоо гэр ороолыг барилгажуулах. Тэгэхээр яг ялгаа нь одоо яг хаана байна? Сайн ойлгохдохгүй байна л да. Мэдээллүүд авахта. Тэгэхээр үр дүнгээ за газар чөлөөлчлөө. За тэгэнгүүт нөгөө барилгын компаниуд ороод байшин байруулад тэгэнгүүт нөгөө ядуур 29% хүрсэн юм чинь одоо байшин байна уу бол Улаанбаатарт байшин байна шүү дээ. Зөндөө хоосон байшин байна. Орж чадах хүн хандсан гэж Монгол онк хэлээд байгаа шүү дээ. Орж чадах хүн хандсан. Тэгэхээр эргээд нөгөө ядуурлын агарын хурдтай тэмцэе гэхээр худалдаа авах чадвар хөдөлмөрийн зах зээл ярих болчоод байдаг те. Тойрог. Тийм тэгэхээр дөрөв бас нөгөө цагнда баригдаад бас яг сайн бодлогоодаа хэлж чадсангүй. Тэгэхээр маш зөв асуултыг асуулаа. Энэ дэд төвийн одоо хууль бид нар бүтээн байгуулалтанда энэ жилдээ бол 10 тэрбум төгрөгөөр бид нар хоёр Баян хөшөө Сэлэв дэд төвийг төвийн бохирын шугамтай холбогчж байгаа. 14 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдчихлээ гэсэн. Дээрэс нь энэ жил бид нар 200 тэрбум төгрөгийн худалдаа авалтыг одоо зарлаад компани шалгаруулсан байна. Тэр дундаа одоо жишээ нь Сэлэв дэд төвийн дулааны станц 6.7 сая доллараар босч байгаа. Энэ бүтээн байгуулалт бас энд орцсон явж байгаа. Тэгэхээр мэдээж бас Улаанбаатар хотын одоо төлөөлж байгаа субъектийн хувьд бол бас Улаанбаатар хот одоо урт хугацаанд богино хугацааны шийдэл байна. Бас урт хугацааны шийдлийн хувьд энэ дэд төв буюу одоо инженерийн дэд бүтцийг гэр хороололд суйрлуулж яг дулааныг айлд нь аваачиж тэгжээж бид нар агаарын бохирдлыг бууруулахын цогц алхам хийгээд байгаа. Тэгэхээр яг Улаанбаатар хотын засаг дарга Батуул дарга маань бол яг манай төслийн өдөртөх хорооны дарга. Энэ төслийн одоо үйл явцыг бол одоо Азийн хөгжлийн банктай хянаж маш одоо анхаарал тавьж энэ төслийг явуулж байгаа. Тэгэхээр одоо сая шүүмж ирж гэн одоо Улаанбаатар хот өнөөдөр энэ агаарын бохирдлын талаар юм хийхгүй байна гэж. Тэгэхээр урт хугацааны бодлогодоо бид нар бол энэ чинь 320 сая доллар 20 жилийн хугацаатай 2% хүүтэй. Эхний 5 жил одоо хүүгээс чөлөөлөгдөж байгаа. Энэ жил бид нар хүүгийн төлбөрт 1 тэрбум төгрөг төлсөн байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны бодлогын хүрээнд 6 дэд төвийг бид нар одоо байгуулж гэр хорооллыг ерөөсөө л одоо яндаг устгана гэдэг бол гэр хорооллыг орон сууцчлуулах хөтөлбөр болоод байгаа. Тэгээд энэ хүрээндээ бол бид нар энэ урт хугацааны бодлого бол ингээ хэрэгжүүлж байгаа.
Тэгээд дараа нь одоо яах юм бэ? Одоо яг таны асуулт тэгээд та нар дид бүтцийг ингээ хийчлээ. Тэр бүтцийг чинь хэн ашиглах юм? Ялангуяа өнөөдөр одоо гэр хороолт зарим иргэд цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байгаа иргэд ашиглалтынхаа зардлыг дийлж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бодлогыг бол бид нар цогцоор нь хэрэгжүүлээд одоо сая бас Улаанбаатар хотын засаг дарга Батбол дарга сая хурлаар 80 сая долларын орлогод нийцсэн орон сууц гэж байна. Тэгэхээр таны хэлдгээр өнөөдөр Улаанбаатар хотод 30-аас 40 мянган орон сууц эзэнгүй байна. Өнөөдөр бид нар орон сууцны зээлийг 8% бид нар 1% болгохыг тэглэе. Зээлийнхээ эргэн төлөлтийг иргэд маань төлж дийлэхгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны 1 квадрат метрийн үн бол өндөр байна. Иргэдийнхээ орлогод нь тохирохгүй. Тэгэхээр бид нар Азийн хөгжлийн банктай бас яг манай энэ төсөл дээр орлогод нийцсэн орон сууцны төсөл гэдэг энэ концепц явж байгаа. Өөрөөр хэлбэл гэр хорооллын иргэд ямар одоо орлоготой вэ? Тэрэнд нь тохирсон орон сууцны бодлого ямар байх ёстой юм бэ гэж. Та түрүүн бас хэлсэн. Зайлсанд хүмүүс нүгээд агаарын бохирдол гайгүй байгаад гэдэг. Гэр хороолтын иргэдмэн амьдраад ядуу иргэдмэн байгаад гэдэг. Гэтэл сая бид нар нөгөө Азийн орон сууцны форум гэж боллоо. Нийслэлийн орон сууц корпорацийн захирал Сүхбаатар захиралтай бас засаг даргийнхаа захиад даалгаврын дагуу бид нар оролцсон. Тэгээд тэн дээр бол ерөөсөө энэ орон сууцны бодлого гэдэг юмыг яг ярьлаа. Өөрөлдвөл одоо орлогод нийцсэн орон сууц гэж яг юу хэлж байгаа юм бэ? Ямар концепцтэй баригдах хэрэгтэй юм бэ? Тэгээд түрүүний батлагдсан 80 сая доллар одоо их хурлаар ороод батлагдах гэж энэ концепт эх жилээс одоо яг бид нар хэрэгжилтийг хийгээд эхлэх гэж. За сая найдлаа дарга бас хэлдэг тэр орон ногоон саналуу бол нийтдээ 140 сая долларыг авахар бол эхний ээлж нь бол нааштай хариу ирчихсэн байж байгаа. Энэний 50 сая доллар нь бол буцалтгүй тусламж. Тэгэхээр яг энэ 50 сая доллараар бол бид нар яг энэ одоо ногоон сангийн хүрээнд энэ яг агаарын бохирдлыг бууруулах эко шийдэлтэй дулааны алдагдал багтаа эрчим хүчний алдагдал багтаа иргэдийнхээ яг тэр орлогын нь шаталсан хуваарьт нь таарсан тийм орон сууцны бодлогыг бид зайлшгүй хийх хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг Монгол улс ялангуяа засгийн газар энэ зээлийг бид нар бол нийслэл хот бол дамжуулан зээлдэж авч байгаа. Өөрөөр хэлбэл энэ зээлийн эргэн төлөлтийг бол нийслэл хот хийж байгаа. Тэгэхээр нийслэл хотыг одоо огт юм хийхгүй байна гэдэг шүүмжлэл бол бас үнэнд нийцэхгүй байгаа. Энэ одоо том төслийг 320 сая долларын төслийг бид 10 жилийн хугацаанд 6 том дид төвийг байгуулах. Тэгээд зөвхөн бид нар одоо юу гэдэг дид төвийг байгуулад орхих биш тэнд байж байгаа орон сууцны бодлого нь ямар байх юм. За бид нар бас энэ төслийнхөө хүрээнд бизнес инкубатор төв гэж байгуулж байгаа. Яг тэнд амьдарч байгаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бас мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвгээд тэнд амьдарч байгаа иргэдийн одоо орон сууц орлогыг нэмэгдүүлж ажлын байртай болгоход одоо ямар зохиц бодлого шаардлагатай вэ? Энийг одоо бид нар зохицоор нь судалж бас гаргаж ирж байгаа. Энэ хүрээндээ бас бид нар Азийн хөгжлийн банктай ярьж жижиг дунд үйлдвэрлэлийг одоо дэмжих зээлийг бас хөнгөлөлттэй энэ иргэдтэй өгөх. Мөн одоо бид нар хууль эрх зүйн орчны хувьд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол одоо улсын их хурлаар орох гээд байж байна. Энэ дээр бол одоо жишээ нь чин дид төв дээр ирж одоо бизнес эрхэлж байгаа, эсвэл дид төвд одоо ажлын байр нэмэгдүүлж байгаа энэ одоо аж ахуйн нэгж байгууллага иргэний орлогыг бол 50% 10 жилийн хугацаанд дээрэс нь энэ дид төв дээр барьж байгуулж байгаа орон сууцны үл хөдлөхөөрөнгө татвараас бас 10 жил одоо чөлөөлөх гэх мэтгээр ийм олон зохиц бодлогуудыг бид хөнгөлөлтөд болгож байгаа. Тэгэхээр түрүүн бас найдаа хэлсэн. Ер нь бол энэ агаарын бохирдлын эсрэг гэдэг нь өөрөө цогц асуудал. Нэгдэж орон сууцны бодлого цаанаа дахиад бас нөгөө ядуурлын бодлогоос тагтаж авчрахгүй бол ерөөсөө л ядуу хэсэг маань өнөөдөр амжиргааны түвшнээс нөгөө инженерийн дэв бүтц холбогдоогүй учраас л эндээс бол яндангаас л утаа гараад тэр нь агаарын бохирдлыг бий болоод байна. Тэглэх байх. Тэгэхээр бүрхүү бас хэлжсэн энэ зөвхөн дулаанаа тэглүүлэхийн тулд кабелаа солих. За энэ кабелаа солих бол мэдээж хэрэг манай орон сууцны гал бол дандаа муу кабелаас болж гардаг гэдэг дүгнэлт бол дараа нь гардаг. Тэгэхээр энэ бол иргэд өөрсдөө бас хийх ёстой юм шиг алхам юм шиг санагдаж байна. Гэхдээ бага орлоготой иргэдийн хувьд бол хэрвээ 14 хоногт электроникийн цахилгааны инженер ирээд үзээд за дараагийн 14 хоногт нь суйрлуулна гэхэд бол өвлийнх нь 1 сар нь одоо явчихж байгаа чинь нэ. Тэгэхээр Галанбек даргаас түрүүн завсарлагын үеэр бид ярьжсэн энэ төсөл хөтөлбөрүүдийг авахд манад байдаггүй тэр дундын нэг бүтцийг та бас сонирхуулж байсан шүү дээ. Үнэлгээний байгууллагууд Монголд хэрэгтэй байна. Одоо консалтинг зөвлөгөө өгдөг байгууллагууд яг төр нь ингэж мөнгө аваад за ийм хэмжээгээр бууруулсан гэдгийг одоо батлан дааж идэг тийм байгууллагууд маад ховор байна гэж та бас хэлж байсан. Энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, одоо уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол гэдэг нь хоёр тусдаа шахуу ойлголт болчих гээд байгаа юм л да.
Энэ юу гэхээр зөв хүлэмжийн хий гэдэг маань нэг өөр асуудал. Агаарын бохирдол гэдэг маань дахиад нэг. Агаарын бохирдолд одоо бид ерөнхийдөө харагдах үзэгдэх орчинд нөлөөтэй тоосон цруудыг яриад. Хүлэмжийн хий гэдэг маань бас нэг өөр асуудал байна. Энэ бүх мөнгнүүд маань хүлэмжийн хийтэй байна. Одоо нүүрс төрөгчийн давхар эсвэл метан гих мэт бодисуудыг одоо тодорхой үнэлгээтэй дэлхийн тарифт. За тэгэхээр өнөөдөр болохоор зэрэг манад гадаадаас энэ мөнгийг авчирхээр энэ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн одоо магадлан ихтгэлжлэгдсэн гэх үү тийм ээ. Тийм байгууллага бол байхгүй. За тэгэхээр тэр байгууллага байхгүй байгааг гол шалтгаан нь боловсон хүчин хангалттай байна. Нөгөөдөөр нэг төсөл хэрэгжүүлэхэд түүнийг үнэлэх чадвартай бас магадлал тэмцсэн байгууллага байх хэвээр. Энэ бас манад байхгүй. Эргээд төслөө хэрэгжүүлээ явж явах явцдаа мониторинг хийх байгууллага байх хэвээр. Энэ манад байхгүй. Тэгэд энэ байгууллагууд нь дандаа гаднаас консалтинг хэлбэрээр авчихаар ирж байгаа мөнгнүүдийн их томоохон хэмжээний эргээд гадагшаа урсаа явчихдаг. Энэ бол одоо нүүбийн хүн амын хөгжлийн индекс дээр бол ядуу орнуудад байнга тохиолддог асуудал байхгүй. Жишээ нь би зүгээр нэг жишээг л татаад үзье л да. Одоо бас 3 жилийн өмнө энэ Ярмагт 104 дэх сургууль хаа. Ано сервис болохоор зэрэг Японы Joint Credit Mechanism-ийн хүрээнд одоо хоёр засгийн газрын хүрээнд байгуулсан гэрээгээр одоо хүлэмжийн хийг бууруулах төсөл хэрэгжүүлсэн. За тэгээд энийг нь болохоор төслийг нь болохоор мэдээж зэрэг Японы тэр шаардлага хангас олон улсын хэмжээний компани байх хэвээр магадгүй. Тэр ийгээд Японоос эргээд хийж байгаа. Эргээд мониторинг нь болохоор зэрэг мөн адилхан Японы байгууллагаас хийгдэж байгаа. Тэгсэн тохиолдолд болохоор зэрэг анхных оруулсан хөрөнгө оруулалтынхаа 50%-ийг сүүлд нь буцааж авах 10 жилийн хугацаанд. Энэ юунууд байна л та. Тэгээд эргээд энийг одоо нэг хувийн аж ахуй хэрэгжүүлчихэд байна л та. Гэтэл одоо энийг дурын хувийн аж ахуй хэрэгжүүлж чадахгүй бол бас чадахгүй. Яг тэгвэл тэр тоног төхөөрөмжүүд бүгд үнэтэй. Авчирна. Анхны хөрөнгө оруулалт их өндөр байгаа. Иймэрхүү асуудлаас л одоо нэг саяны ногоон том зээлийн хөтөлбөрүүд Монголд хэрэгжих хүнд байгаа юм л да. Тэгэхээр биш энэ бол одоо энэ бид боловсон хүчний энэ бэлдээ авчих юм бол энэ бол асуудал биш л да. За баярлалаа. Тэгэхээр Оюнбаатар инженерээс жижигхэн инженерийн шийдлүүд бол янз бүрийн бүтээгдэхүүнүүд агаарын бохирдолтой холбогдлолтой экспо чуулга за иргэдээс өөрсдийнх нь одоо шинэ патент авсан бүтээгдэхүүнүүдийг бол бас сүүлийн үед их ярих боллоо, усаар халаах. За онлайнаар ингээд хайгаад үзэхэд бол манай иргэд бол 7 газар өөр дээрээ авах боломжтой. За дүнгэж тэрний хагаст нараар авдаг. За тэрийг тэндээсээ ус төрөгчөөр цахилгаан тогтмол гаргадаг. Тим хэмжээний шийдлүүд байна 25 мегабайтын инстанц 19,000 евро л гэж байна. За энэ бол мэдээж хэрэг боломжтой аялал жуулчлалын кемп ч юм уу за хотоос гадна байдаг одоо үйлдвэр үйлчлэгээний газар ч юм уу сургалтын байгууллага бол урт хугацааны хөрөнгө оруулалт одоо Tesla-гийн яриалгаа одоо эрчим хүч хурааж авах чадвартай ийм одоо панелуудын талаар л яриад байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү бүтээгдэхүүн Монголд оруулж ирээд хэрэглэе. За Монголд илүү хэрэглэе гэж бодъё. Хотын төвд одоо бид нэр энэ гадна фасада бид нэр зүг эрчим хүч хураадаг шин одоо солар бүтээгдэхүүнээр солиод тэгээд төрөө оруулъя гэхээр манад ер нь боломжууд нь хэр байд юм бол иргэд боломжууд ер нь бий. Өндөр татвар матур аваад одоо бүр хэцүү болгочихгүй юу? Тийм байхгүй. Яг нь сэргийг тэгчим хүч буюу одоо урт хугацаанд бага хүчин чадал зарцуулдаг төхөөрөмжүүд анхны хөрөнгө оруулалт нэлээд өнтэй байдаг. Тэгэхдээ манай дээр бас багахгүйш байгаа. Одоо жишээлбэл ультрасоник компани дээр шөнийн дулаанаар өдөр нь ажилладаг тийм төхөөрөмж байгаа байхгүй. Хадгалаад шөнө нь нөгөө нэг 0 болцсон үед нь хадгалчаад өдөр нь тэрүүгээрээ дулаанаа явуулах боломжтой тийм төхөөрөмж байгаа. Жишээлбэл тэр юу ч нөхөр өнөөдөр 0 үед бол ямар ч зардалгүй байх нь шүү дээ. Тэгэхээр хамгийн хямдхан төхөөрөмж нь буюу хамгийн бага хүчин чадалтай нэг сая 2 сая орчмоос эхэлж байгаа. Тэгэнгүүт эргээд нөгөө дулаалгатай ч холбогдчих жоох байхгүй. Тэр бага хүчин чадалтай төхөөрөмжийг тавиад нөгөө байшин гэр маань халахгүй юу гэдээ бас л яригдал эхэлж байгаа. За түрүүн би Галимбек даргын юм дээр бас нэг хэлмэр санагдаж байна л да. Консалтинг компани байхгүй гэд ярьчих шуулаа тий. Тэгээд манай дээр дулааны дүгнэлт гаргадаг хувийн байгууллага байхгүй. Бас байхгүй. Тэгэхээр би энийг юу гэж ярих гэж байна гэхээр би хөөцөлдөж үзсэн. 2 жил хөөцөлдөж үзсэн. Төр бол хэцүү юм бэл. Зөвшөөрөл авах гэж. Тий. Одоо энэ чиглэлээр та ажиллах гэж тий. Манай дээр стандарт нь ч байхгүй. Хууль журамч байхгүй.
Тэгээд ийм баггүй. Таны энэ урд угаа наадах чинь за энэ бол Шведийн төхөөрөмж. Аа. Энэ Швед одоо дэлхийд номер 1 дулаал гэдэг инфрарэд камер баггүй. Энийг манай стандартын байгууллага стандарт одоо хэмжил зүйн байгууллага энийг баталж чадахгүй, боломж байхгүй. Технологиг нь мэдэхгүй болохоор мэдэхгүй учраас тэр байхгүй учраас их хил гайлаар орж явахад нөгөө хэр халуунтай байна гэдгийг үздэгтэй төстэй харагдаад байна. Тэгээ ерөнхийдөө бол дулаан ялгалыг нь харуулдаг юм төхөөрөмж. Тэгэхээр миний саний хэлэх гээд байгаа шийдэл гэх юм бол магадгүй тэр хууль өргөцсөн орчин байхгүй улмаас хувийн хвшлийн чинь юм хийж чадахгүй байгаа юм болов те. Магадгүй тэр юм сонсох хэрэгтэй юм болов те. Жишээлбэл би одоо 7 жилийнхаа туршлагыг бас нэг юм болгочмоор санагдаад шүү дээ. Тэгтэл өнөөдөр стандарт нь байхгүй, хуулимж байхгүй. За ойлголоо. Нэг юм. Энэ бол маш одоо сонирхолтой баг цааш нь мэдээ сурвалжлах хийж явахаар сэдв байна. Алтан гац эрхлэгч түрүүн хэлсэн та би бол шатамхай түвшинд итгэхгүй байна гэд. Таны ярьж байгаа бол баруун дэлхийн ярьдаг. Бүр одоо цөмийн энергиэс ч татгалзъя гэд. Нүүрснээс татгалзж ижил бид нэр ялна. Зарим улсууд бол ингээ шатлсан одоо амлалтуудаа өгж ийн л доо тий дэлхийн нийтийн өмнө амлалтууд өгж одоо манлайлал үзүүлж ийн. Тэгэхээр манайх шиг нүүрс хямдхан газар нүүрснээс татгалзъя гэдэг ядуурл өндөр. Тэгээ одоо яг энэ асуудлын одоо томьёог та харж байгаа үстэй. Ядуурл худалдах чадвар бага ядуу. Нүүрс нь ил, бараг ил байгаа газар нүүрснээс татгалзъя гэдэг яриаг ямар нэгэн улс төрийн дэмжлэг авах боломжтой. За авлаа гэж бодоход өөр ямар шийдэл вэ биднэрт? Ягаад гэвэл одоо соларч гэдэг юм уу нарны эрчим хүч хэдий жил иргэдсэн 2 дахин хямдарч байгаа боловч одоо манад бас хийхэд бол үнэтэй байна. Эдийн засгийн хувьд бүх цэцэрлэгүүдээ нараар халаа. Бүх цэцэрлэгүүдээ салхиар халаа гэхэд бол хэр боломжтой байдгийг би мэдэхгүй байна. Тэгэхээр нөгөө таны хэлж байгаа санал дээр би энэ бол ерөнхий шүүмжлэл үү эсвэл нэг бас гарц харцсан байт юм бол яг би өөрийнхөө мэргэжлийн үднэс л одоо яг хэлж байна л да. Би бол нүүрсэн цахилгаан станцыг бол үүсгэв. Нүүрсээр ажиллах цахилгаан станц. Ер нь бол хүн бол гэртээ нүүрслүүлэх байл гэсэн тийм санаа. Тий. Яг дээр нь бас нэг юм нэмээд хэлмээр байна л да. Дотоод орчны агаарын бохирдлын талаар. Ягаад би дотоод орчны гэхээр ерөөсөө хүн бол бид түрүүс амьдралынхаа нэг өдрийн 90 орчим хувийг дотор орчинд өнгөрөөдөг. Тэгээ бид нэр ингээд одоо ингээд орон сууцч болно гэж бид нэр ярьж байна. Энэ бол мэдээж хамгийн зөв шийдэл. Гэхдээ бас бодлоготойгоор аль талын одоо нийгмийн эрүүл мэнд одоо байгаль орчин бүх талаас нь бид нэр хүнийхээ эрүүл мэндийг нэгдүгээр тавьж авч үзэх хэрэгтэй. Сүүлийн үед бид нэг асуудал гараад байгаа нь барилгын материалын чанар байна. Барилгын материалын чанар. Одоо барилгын материалын одоо хор аюулгүй байдал. Үүнээс болж маш их тийм асуудал гарч байгаа. Хоёрдугаарт манайх дотоод орчны одоо стандарт агаарын чанарын стандарт байхгүй. Танаа хүүхдүүдийн одоо хэр хордож байгаа вэ гэдгийг гаргаж ирэх судалгаа хизээ гарч ирэх юм бол бас бидэнд сонирхолтой. Энэ болохоор эх жил 2018 оны 2 сар хүртлийн судалгаа явагдах юм. Сорьцоо цуглуулад бидний шинжилгээгээ хийгээд тэгээд 2 сар эх оны 2-оос 3 сарын хооронд хариу нь гараад одоо шинжилгээний үр дүн бол олон нийтэд бол мэдээлэх байна. За баярлалаа. Дотоод орчин гэдэг сайн ярьсан дээ. Дотоод орчны агад барилгын дотоод орчны чанар бол дулаалгаас аягүй их хамаардаг шалтгаалдаг. За манай тэр нэг дийлэнх байдаг одоо орон сууцнууд нэг шилэн дээр ингэ санддаг штэ усгүйдэг цамардаг. Тэр бол өөрөө яаж нэхэр нөгөө дотоод агаарынхын чиглэлийн хувь хэмжээ нь стандартаасаа дээгүүр өнө гэсэн. Нэгсэндээ дулаан алдагдал нь нэлээд өндөр өнө гэсэн үг байхгүй. Тэгээд тэр юунаас болж ирэхээр нөгөө хөөснөцөр өсч болж байгаа. Тэгээд хөөснөцрийг бид одоо ингэ цаатлын нэг харахаар хөөснөцөр хан хоёрын хооронд ийм чиг буюу хөлдөөс үссэн байдаг. За баярлалаа. Тэгэхээр Пүрэхүү тэргүүнээс энэ үйл утааны эсрэг аав ээжүүд цаашид юу хийх вэ? Та маш товчхон бидэнд хариулж өгөөч. Сая эхний одоо чагсаал цуглаан бол хийчлээ тийм. Тэгэхээр дараагийн арга хэмжээг та нэг 20 секунд багтаад хэлж өгвөл. Ямар ч хэлсэн засгийн газрыг үндэсний хөтөлбөрөөр дахин одоо сайжруулахыг шаардна. Тэгээд огт хариу өгөхгүй хэрэг хөдлөхгүй байвал тэгэл дахиж агсна. Бидний чаддаг юм бол тэгэл олон нийтийн арга хэмжээ шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань агаарын чанар сэдвээр ярилцлаа. Тэгэхээр ямар ажлууд хийгдэх талаар манай үзэгчид тодорхой хэмжээний бага ч гэсэн мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөө бол онлайн байгаа. Иргэн та бүхэн энийг орж хараарай. За нийслэлийн хийж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг мөн нийслэлийн захим хуудаснаас орж өөрсдийнхөө сонгосон иргэдийн хурлын төлөөлөгч болон одоо сонгосон нам хариуцсан албан тушаалтнуудыг бас шат шатанда бүгдээрээ шаардаж
За шийдэл уралдуулж за энэ бол бид бүгдийн нийгмэл асуудал болохоор агаарын бохирдол дээр бас иргэдийн маань оролцоо өндөр байх хэрэгтэй байна гэдгийг нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлье. Нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн 6:40-д баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.